Яа, энэ төрийн дээд албан тушаалтууд надад ерөөсө таалагдахгүй байна. Хинч гарсан таалагдгүй үсттэй. Бүгдээрээ л юу н адилхан бидтэй. Үгүй харин тийм бүгдээрээ адилхан ч гэсэндээ тэр дунд нэг жоохон наантай, цаантай баймаар байгаа байхгүй юу? За чиний хар тий ямар аюул зүгээр үү? Үгүй адаглаад ном уншдаг, нэг сонин эргүүлчдэг. Тэгэхгүй ингээл урд нь микрофон гараад ирэхээр тэнийг юм яриад, эргүү юм яриад, ард түмнийгээ хоёр хуваагаал талцуулаад, онгоо болоод. Үгүй юм уншдаг хүний чи яриа хэлэн цэгцэрнэ штэ. Асуудал юм байгаамаа гэд хэлчихэж болно штэ. Ус нь тэндээ юм шиг юм яриад хүмүүсийг талцуулаа хийчих. Харилцаа нүртэл ард түмэндээ голгоцсон. За тэгээ өөр ямар байлгамаар байна? Нэг жоохон юм жудагтай, ёс журамтай байлгамаар байгаа байхгүй юу? Ингээ залуухан охтуудтай явуулдаад байдгүй, унтаж хөвтээд байдгүй тий. Ингээ хүүхэн шуухандаад байдаггүй. Эмэгтэйчүүд нь байлаа гэхэд залуучууд эргүүлээд байдаггүй. Гэхдээ яах вэ хүн архитаар сууж болно шүү дээ. Тэглээгээд ингээ хормон донтой юм шиг ингээ төрийн ажил хийж ээж гаднаа юм эмэх замбраагүй байхаар миний итгэл үнэмшил өрөөсөө төрөхгүй байгаа байхгүй юу? Чи ингээс хойшлоос ингээ зүгээр л ингээл нэг дурын нэг хүн сугалж авал хай заяа. Заавал нэг бүкс бүр хормон отны юмтай хамаатай байдаг. Айгүй бузартай. Би яг наадах нэр чинь санал нийлж байна. Том албан тушаалтай гэж бүр амар өвөг байгаа зү. Гэхдээ харин тий хилээд юугүй. Өөр юу вэ? Үгүй өөр ч байх вэ? Унийг сүртэй юм биш зэ. Энэ төрийн мөнгө зарцуулж байгаа хүмүүс ядаж мөрөөдөө тогломооргүй байгаа байхгүй. Одоо казино гэдэг нь шүү дээ тий. Гадаад руу яваал том модтой ингээл цочид буугаал тэгэл ингээл казино тоглоод мөрөөдөө тоглоод эн чинь ингээд биднэрт бол аль хэдэн жилийн өмнөөс ил болцсон шүү дээ. Тэгээ тэр ингээд тэр хүний чөлөө цаг дуртай юм нь мөрөөдөө тоглоом байна гэж боддоо. Тэр хүн ууланд алхах дуртай бол яг уу. Тэр хүн ажуулдуур сонирхдаг байсан бол ямар сайхан бэ? Тэгэхгүй ингээд бүр ингээд ухамсарын хувьд хоббиний хүртэл мөрөөдөө тоглоом казино олцохоор биднэрт хүртэл тэр нь гайтай болчихж байгаа байхгүй. Хөөе. Наадах чинь гэхдээ нөгөө өсвийн үлгэнтэй холбоотой юм шиг ханд цаддаггүй. Тэгээ өөртөө юу ч хийж үзэх болохоор мөнгөний багцааж байгаа болцсон. Үүнэ. Наадах нэр чинь нэмээ одоо хамгийн сүүлийг юм. Ядаж ганцхан хүн цалинжуулаад үтсэн хүн баймаар байгаа байхгүй. Тэ? Хүнд цалин өгөх ямар хэцүү. Өөрийнхөө олсон ашигаас улсад татвар төлөх ямар хэцүү вэ гэдгийг биеэрээ мэдэрсэн хүн тэ төсвийг захиалдаг ерөнхий сайд болох юм бол юмд шал өөр хандана. Тэгэхгүй ингээд нам дагсаар агаад нам дэлсээ дээшлээ нам дагсаар байгаа тэр орой дээр нь гарцсан хүмүүс гарынхаа салаагаар мөнгөийг урсгаж шин. Окей, одоо ингэ сонсоод исэн чи энэ хүн хамгийн энгийн те. Үгүй тийш байж болох зарчим. Хүн боловсралтай бай. Ном сайн уншия тийм үү? Өөрийнхөө ингээ те ариун журамтай, айлын сайхан эцэг их насанд хүрсэн хүн бай. За тэгээ гой хоббитой бай. Мөрөдөө тоглоом тэр ард нийтийг буруу зүйлд урайлан дууддаг зүйлээс хол бай. За тэгээ нэг бизнес эрхлээд үдцсэн юмны наадах цаатахыг ойлгодог бай. Болоо. Бид нар тэрнээс энэ зааж байгаа. Тэрнээс олон нийт ихцүүл хүсээгүй шүү дээ. 10 хилтэй бай, 180 см-аас дээш өндөртэй бай, цагаан арьстай бай, царайлаг бай. Ерөөсөө тийм шаардлагагүй шүү дээ. Нэг наад захын хүн ёсны тийм ээ хүн чанартай өөрийгөө сайхан аваа явждаг төлөвшсөн хүнийг л төрийн дэд албан тушаалд томилмоор байна.